Сонгинайрхан дүүргийн засаг дарга Чимболдын тэргүүлсэн багийнхан 3 сарын дотор тамгын газрын даргаар ажиллаж байсан 3 хүн, хорооны 2 засаг дарга, хэлтсийн 2 дарга нийт 7 албан хаагчийг ямар ч үндэслэхүүгээр ажилласан чөлөөлсөн гэсэн үндслээр Сонгинайрхан дүүргийн иргэд жигсаал цуглаан зохион байгууллаа. 22 дугаар хороонд Монгол Ардын хувьсгалт намаас ялалт байгуулсан засаг дарга, 5 дугаар хороонд Монгол Ардын намын нэрээр иргэдээс хамгийн олон саналыг авч сонгогдсон засаг дарга нарыг ажлаа хангалтгүй хийсэн гэсэн үндслээр ажлаас нь чөлөөлжээ. Нам гэсэн одоо нэрээр улаар зүтгэж байгаа явдал бол үнэхээр харамсалтай байна гэж манай иргэд ингэж ойлгож байна. Ийм учраас бид нар энэ хууль ус одоо захирамжийг хүчингүй болгох, хуулиас авсан үйл ажиллагаа явуулж байгаа Чимбол даргаыг одоо энэ гаргасан захирамжаа эргэн харж татаж аваач гэдэг ийм сандыг одоо иргэд хэлж байгаа юм. Тэгэхээр иргэд бол энэ дуу хоолойгоо илэрхийлж өнөөдөр жагсаж байна. Хорооны засаг даргаыг иргэдийн нийтийн худлаар иргэд нь өөрсдөө сонгодог байхгүй юу? Тэгэхээр өөрөөр хэлбэл хорооны засаг даргаыг ажлаас чөлөөдөг засаг даргын нутаг дэвсгэрийн нэгжийн хуулиар 2-3 заалт байгаа. Тэр 3 заалтад огт хамаарахгүйгээр ямар нэгэн үндэслэхгүйгээр хуулийн заалтгүйгээр одоо ингээд намын эрх ашигын төлөө одоо нийтийн эрх ашигын төлөө ард түмний саналыг ард түмний иргэдийн сонгох эрх ашигыг өнөөдөр уландаа гიშгээд зөвхөн нэг хүний эрх нэг намын төлөө өнөөдөр ингэж ийм одоо хууль бус ийм ухаа бусрамг бүдүүлгээр одоо ингэж булаа төрөмгийлэх юм дарангуйлыг би олгож байна. 5 дугаар хорооны иргэн хөө энэ засаг дарга гарснаас хойш энэ ажлаамууд маш сайн хийж байгаа. Ер нь залуу хүний манийг одоо авахтан аав ээжийг дандаа гоё харьцдаг. Энэ олон хүн бүгд төрөлнө. Тийм учраас одоо энэ засаг даргаыг одоо хууль бусаар хаалгах дургүй байна. Тэгвэл Сонгинайрхан дүүргийн засаг дарга Чимболдыг дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын зарим төлөөлөгчд нь өнгөрсөн 2 сард огцруулахыг оролцсон. Тус дүүргийн иргэдийн төлөөлөгчид Монгол Ардын намын төлөөлөгчдөө нийлж засаг дарга унгах ажиллагаа явуулж улс төржиж байгаа гэдгийг холбогдох албан тушаалтан хэлж байна. Мөн ажил мэргэжилдээ сүүлийн 3 жил тэнцээгүй албан тушаалтнуудыг чөлөөлсөн гэсэн тайлбарыг их сурулж өглөө. Ажлаа муу хийсэн. Ажлын дүнлэлээр одоо муу үнэлсэн. Нийслэлийн хэмжээнд 150-аар хороо шалгаруулахад 150-аар зэгсэн баггүй 3 жил дараалсан. Тийм учраас ажлыг сайжруулах зорилгоор ажиллаж эхлэсэн байна шүү дээ. Надад сэтгэлээр жоохон намын зорилготой, улс төрийн зорилготой гэж юм байна. Засаруулж байгаа. Засаг даргын нөөц хөрөнгөөр ноён Чимболд гадаадад аялж зугаалсан үйлдэлийг нь мэргэжлийн байгууллага шалган тогтоосон. Засаг даргын нөөц хөрөнгийг юунд яаж хэрхэн зарцуулдаг нь үүгээр ил болсон юм а. Хууль бусаар намын харьяаллаар ажилчдаа хаалт сольж байгааг эсэргүүцэж байгаагаа жагсагчид илэрхийлсэн.